Hello. Hello. Hi guys. Нэмээ. Та нэрээ баг дугаар алган нэрээ дэвэл. Харин тэгвэлээ. Тэртэй. Би уг нь тийм хүн биш л дээ. Тэнийг гэхдээ хүмүүс нэмээ гэж дууддаг юм уу? Нэмээ гэд иотой. Нэмээ. Нэмко. Нэмко. Нэмэн. Номи. Номи гэж дууддаг юм тэнийг. Тийм тэгээ номи гэж бас дууддаг манай. Jenny гэсүүд маань. Саний. Номи ихэрч баг солонгос нэр болчих. Тэгээ номоо гэж бас дууддаг. Номоо? Тийм. Гайхалтай. Хин гэж дуудах уу? Манай нийлдэг ихч маань. Тэр ихч ганцаараа л тэгж дууддаг юм уу? Бусд нь тэгэл дандаа номоо, номко гэл. Тийм номко гэж бол амар их дууддаг юм байна. Тийм. Манай ижил юм бол. Та ихтэй номко гэж дуудаж хэлдэг юм уу? Эсвэл зүгээр л тэд нэр өөрсдөө тэгээд дуудчих тийм үү? Өөрсдөө тэгээд дууддаг. Би өөрөөсөө хэлж байгаагүй намайг зүгээр бүр анх орж байхдаа намайг номин гэдэг гэл зүгээр дэжилжсэн. Яаж мэддэм бол тэгвэл ямар сони. Манай ажил дээр нөгөө нэг юм 70-аад оны хүмүүс их байдаг байхгүй юу? Ихэн цааш дээр нь байдаг байхгүй юу? Тэгээ тэр хүмүүс чинь ер нь хүнийг амар хооч өгөх амар дуртай шүү. Тэгтээ яаж яг бид нар шиг хооч өгдөг хөлөх үү? Яаж мэддэг вэ? Ингэдэг заяа. Намайг болохоор ингээл нэмко, нэмошко гэдэг заяа. Тэнгүүдээ за одоо тийм нэг за чи чамайг дуудлаа гэж бодоход чи интра гэснэ. Интрашкач гэж мод үзээ юу? Тийм. Ер нь ингээд араас нь ингээд нэг тийм к залгаад идэг амар. Тийм. Тэгээ би энийг нөгөө нэг Jenix-үүдийн одоо нэгээ дууддаг нэг тийм онцлог юм байна л гэж боддог шүү. Нэг юм орш төгсгөлтэй болгодог уу? Тийм. Намайг жоохон байхад ийм аавын нэг найз нь ийм бурайд гаралтай байхад өгөхгүй юу? Тэгээд ихнэр нь бас ер нь жоохон нэг юм орс гаралтай. Тэгээд хоёр хүүхэд нь хоёлаа орс сургууль сурдаг. Тэгээд би бас орс сургууль сурдаг байсан болохоор намайг бас яг тэг амар орс гэж төгсгөлтэй дууддаг шүү дээ. Юу гэдүүлээ Индрака гэж дууддаг байсан хаа. Бас нэг юмсээ. За. Өнөөдрийн сэдв байна. Илээж. Би их юм уу? За. Өнөөдрийн сэдв болохоор бид хоёр яг Gen Z-ийн эсрэг Gen Z болон өөр генерашнуудын талаар ярилцах байгаа. Яг Gen Z одоо бусад генерашнуудтай хамт байхдаа ингээд юу мэдэрдэг гэх юм уу, ямар ялгаа гардаг тэр талаас нь ярилцах байгаа. Тийм. Одоо өөр генерашн гэхэр чинь Generation X болж байгаа аав ээж нарын үеийнхэн. Тэнгүүд millennial байгаа ах эгч нарын үеийнхэн. Тэнгүүд одоо дүүнэрийн үеийн alpha generation, одоо захаа сүүл beta generation гэж нэмэгдчихэж байгаа юм. Сая хэдэн 26 оноос илүү beta generation гардаг чаа. Тийм үү? Тийм баха 25 ч илүү. Лавдаг beta generation-ийн гараад эхэлчихсэн. Гэтэ тэд нэр одоо жоохон мэдрэхдэггүй л байгаа болохоос 25 оноос гинэ. 25 оноос 2039 он хүртэл хийж штт. Яана. За ийм юм байна. За ерөнхийдөө нөгөө генерашныг бас ялгаж мэдхгүй хүмүүс байвал би зүгээр нэг товч хэлээд өгье гэж бодлоо. За. Эхлээд болохоор 1946 оноос 64 оныхныг boomers гэж дууддаг. Ангилдаг гэсэн үг. Тэгээд 65 оноос 80 оныхныг Gen X гэж явна. Тэгээд 81 оноос 96 он хүртэлх нь болохоор millennials буюу Gen Y юм байна.
Тэгээд 97 оноос 12 он хүртэл болохоор Gen Z. 12 он Тэгээд хүртэл юм уу? тийм байна. Тэгээд 13 оноос хойшоо альфа болд юм байна. За тэнгүүтэй штэ. За одоо надад ингээд millennial, Gen Z, Gen Alpha-гийн одоо нэг юм юунууд байгаа хгүй юу? Би нэг танарт уншиж өгье. За. Millennials-ийн өссөн орчинд болохоор интернет хөгжиж эхэлжсэн үе гэж байгаа хгүй юу? За. Тэгсэн чинь Gen Z нь болохоор social mediaтай хамт өссөн. Тэгээд Alpha-нууд болохоор AI, iPad, TikTok бол угаасаа л ингэж байсан. гэж боддог тийм хүмүүс. Тэнгүүтээ хэрэгэлдэг контент гэж байгаа хгүй юу? Ер нь бол одоо нэг тэр хүмүүсийн сонирхдаг контент гэх юм уу? Тэнгүүтээ Facebook заяа millennials-ийнх. За. Тэгээ блог. За блог гэж яддаг чинь нөгөө дээр үйдээ тэгсэн. Тийм. Тэгээд урт пост гэнэ. Урт пост? Ингээ пост амар урт юм бичсэн пост гэдэг чинь. Тэгээд юм уу Gen Z болохоор контент нь болохоор TikTok. Тэгээ Reels, тэгээ meme. Юу гэж байгаа хгүй. Meme зураг нийтдээ. Тийм. Тэнгүүтээ Alpha гэсэн чинь short video plus interactive гинэ. За. Тэгээ humor гэж байгаа хгүй юу? Humor гэж дуудана тий. Humor гэж байгаа хгүй юу? Millennials-ийн humor гэсэн чинь ironic cringe гинэ. За юу гэсэн. Ironic одоо тийм юмортай бас cringe юмортай. Ер нь л cringe гараад л та. За тэгмүүдээ Gen Z гэсэн чинь dark humor, chaotic meme гинэ. За. За ингээд биднэрх бол яг дайггүй яг дундаж тийм. Одоо Gen Alpha ядаг гэж. Gen Alpha-гийн юмор гэсэн чинь brain rot skibidi style. Яа. Тэгснэ millennials-ийн одоо хоорондоо харилцдаг одоо тэр арга ууштай одоо ингэ текст бичих юм уу эсвэл одоо ярих юм уу? Тэгсэн чинь millennials-ийн текст чат гинэ. За. Тэгснэ Gen Z-ийн болохоор emoji, meme, voice-оор одоо ингэ хоорондоо харилцдаг. Тэгсэн чинь alpha-нууд болохоор visual тэгээ AI. Яа юм бүр яг үнэн төгөө. Юу гэсэн visual AI гэж хоорондоо ингэ юм ярьдаг юм лээ. Дандаа ингэ AI-аар бүтээсэн юмнууд явуулт юм лээ. Тэг юм явуулаад байгаа юм тэгээ. Дүүгийнхаа чатыг харсан чи бүр юу юм бэ тэр одоо. Робот уу. Яаж тэ хоорондоо ойлголцоотой тийм бол. Харин амарсан. Тэгснэ за одоо ингэ fashion гэж байгаа байхгүй юу? За. Fashion гэсэн чинь millennials-ууд skinny jeans гинэ. Тэгснэ Gen Z болохоор oversized vintage гинэ. Тэр нь тийм. Тэгсэн чинь alpha-нуудынх болохоор Y2K remix тэг cartoon vibe гинэ. Ёо энэ бүр яг төхөө. Яг буцаад ухраад төрөж ирсэн юм шүү баг. Alpha generation чинь харахаар манай дүүтэй alpha штэ. Тэг ингээ харсан чи ер нь Y2K болох гэдэг юм аа хувцснуудыг харахаар нэгсэн авссан ирэмээраа нэг тийм их хувцастай байгаад идэв шүү. Ганц зам юм шиг. Тийм байгаад идэв юм аа. Тэгээд өсвөр насны хөтөлбөр төссөн. Яа, Alpha generation өсвөр насны дээр ирчих гэж. Харин хурдан байна нэр. Харин тийм ээ. За ерөнхийдөө бол тэгдэг. Тэгнэ нэг өгүүлбэрээр хэлбэл гэж гарч ирлээ л дээ. За. Millennials бол dream big гэж аахгүй юу? За. Gen Z болохоор we're cooked but vibing.
Альфа болохоор Skibidi Sigma Ohio. Өөртөө тодорхойлвол одоо ингэж л ярьдаг хүмүүс ахна энэ да. Би ихтэй альфа генерашныг ойлгох юм байна гэдэг. Манай найз нар яг хоорондоо тэгж ярьдаг. Зяны би ер нь ингээд сонсон чинь Жинзэн ер нь хамгийн юм дайжгүй үнд байгаа байхгүй юу? Яг нэг юм байх боломж эсвэл бид нар өөрсдөө Жинзэн болохоор тийг санагдаг л хэл та. Магадгүй. Одоо тэнгүүтэй юу? Манай ажил дээр ч юм болохоор X, Y, Z гэд 3 үеийн гуруулаагаад байгаа байхгүй юу? Яг уу Жинзэн би ганцаараа болохоор яг нөгөө Жинзэгийн одоо тэр юу нь бол хүчтэй мэдрэгдэхгүй л байна л да тэр хүмүүс. Тэгээд тэнгүүт ингээд миллениалсууд ер нь их байдаг. Тэнгүүт яриаг нь сонсохоор ер нь миллениалсууд ингээд хүн амарсан ойлгодог. Одоо тэгээд ингээд аль ч одоо генерашны хүмүүстэй ингээд сайн ойлголцдог. Тэгээд ингээд ер нь баг ингээд юу ч наалтгаа байсан. Гэлний тэгээд өөртөө тэгээд идэв. Тэр бас гайхаад идэв. Би бол тэгж боддоггүй. Гэтэ ялч бол үеийнхэн өөрсдийнхөө үеийг л гоё гэж боддог л та. Харин тэгээд тасцсан болохоор ч тэгдэг л. Харин тэгээ ер нь ингээд бүр яалтгүй ингээд би Жинзэн гэдэг нь бүр ингээд амар анзаардаг юм лий. Юу юм анзаардгүй. Одоо манай ажил дээр ингээд амар дураараа ажиллаад ч юм уу эсвэл одоо ингээд тэгээ ер нь ингээд амар дураараа ажиллаад байдаг нь ер нь баг би юм шиг лий. Тэнгүүтээ ажил дээр хувийн keyboardтай гэх юм уу одоо минийх чинь нөгөө mechanical keyboard гэдэг. Тийм хуваараа ингээд өөртөө ингээд мөнгө зарцуулаад keyboard ч юм уу одоо ингээд оффистийнхоо ингээд юм тохижилт одоо яг өөрийнхөө ингээд суудаг хэрээнийхээ тохижилтанд ингээд яадаг хүн надаас өөр байхгүй. Би бүр ажилд орсноосоо хойш 3 удаа keyboard-аас илүү мэддэг. Тэгээ хамаг хүмүүсийн нүдийг унгаагаад. Гэтэ нүд унаагаа бол тэгээ өөрсдөнд авчих яг. Авдаггүй байхгүй харин. Үгүй харин яагаад сольчж болдгоо юм бол угаасаа өөрөө л хэрэглэж байгаа юм чинь тиймстэй угаасаа тэгээд ажил дээрээ бараг амьдралынхаа их хувийг өнгөрүүлж байгаа юм чи ядаж нэг юм гоё keyboard-д бичиж өнгөрүүлэлтэй. Харин авдаггүй мэлээ. Nee. Тэгээд би яг ажил дээр заяа ингээд нөгөө ажлынхантайгаа ингээд одоо ингээд мессенжер энтрээр холбогдоод юм басан штэ. Тэгэхээр миний авах амар дургууныг хариу байгаа. Like. Ядаж хүмүүсийн явуулсан лайк нь амар муухай том ирдэг. Амар муухай том. Тэгээ амар том ирдэг. Компьютераар харахад. Гэтэ яг Facebook анх амар од болж яхад хүн болгон лайк явуулдаг ш. Би ингээ удаан дараал амар том лайк явуулж байгаа. Тэр чинь өнгөрчихсөн штэ. Харин одоо жоох өөр эможи, уйлдаг эможи. Харин тийм. Тэгээ ингээд нөгөө нэг би бас ингээд нөгөө нэг юу штэ. Нөгөө нэг дээд байгууллагынхаа нөгөө нэг хэвлэл мэдээллийн үнэтэй бас ингээд нөгөө нэг ажлын шуумаар ингээд харьцдаг гэсэн штэ. Тэгээд ингээд би ингээд юм асуунгот өөдөс лайк дараад би бүр ингээд ёо энэ лайкийг аваа хайчихсан гэдэг. Бүр өдөөд амар их лайк явуулаад идэв. Ёо. Юу гэж. Гэтэ ер нь яагаад лайкийг зохиосон юм бэ? Харин тийм. Тэр ер нь лайкийг нэрээс солих. Уулын гэхдээ нөгөө нэг тимээс солихоор цаанаас нь өөр эможи гараад ирдэг үстэй. Гэхдээ хүмүүстэй тимээс солихгүй л дээ. Харин бас нэрээ тимээс солихгүй юм шүү дээ. Хүмүүс. Тэг ингээд цэнхэртэйгээ байгаа л идэг. Disney лайк явал. Ёо. Харин жоох сонирхол. Тийм нэж амар цэрэм. Хайрт.
Яаж нэг юм гоё хүнтэй чаадлах тийм мэдрэмж төрүүлэх хэрэггүй. Харин тэгснэ даа юу. Миний харснаар миллениалсууд Facebook дээр амар бол нийтдэг. Хэдэн мянган. Тэгээ тэр хүн болгоно таньдаггүй гэвэл бас жоохон эргэлзээтэй. Бүр 4,000 найзтай мэйзтэйгээ би бүр ингэ шокнд. Би амьдралдаа нэг 400 хүн таньвал их юм. Гэнэ минийхэн гүч би чи Facebook дээр нэг дараад найзтай байхгүй юу? Та намайг бодвол гайгүй юм шүү. Тэг. Тэгээ ер нь би бүр Facebook одоо бүр ерөөсөө хэрэглэхгүй шүү дээ. Бүр утсан дээш ч байхгүй. Гоё. Тэгээ ер нь ингээд Facebook яагаад хэрэглээд идгийг би жоох учир нь ойлгохгүй юм. Би ч ажлын юмар тэгтэглэх л та. Ажил мажлаар бол ялцчихгүй чинь нөгөө харилцаан гол юм тэндээ яваад байгаа болохоо устгachчихлахгүй. харин тэгээ манай салбарын хүмүүс ч нөгөө Instagram хэрэглэж мэддгүй юм билий. Харин тийм ээ. Би ингээ Instagram дээр ингээ пост хиймээр. Тэнгүүт чи ингээ Facebook дээр л хүмүүс айгүй их тэгж идэвхтэй. Манай Facebook-ийн followers чинь 2400 шүү дээ. Тэгээ Instagram болохоор 261. Би ихтэй амьдралдаа Facebook дээр пост бичиж үзээгүй юм байна. Тийм үү? Би ерөөсөө Facebook хэрэглэдэггүй. За яг нэг хүүхэд байхдаа гэдэг чинь яах вэ? Угаасаа Facebook-ийн сошиал медиа мэдхгүй анхны сошиал медиа яг харьцдаг гадар чинь бол Facebook л болж байгаа шүү дээ миний хувьд бол. Тэгэл анх бол яг хөө тэнэгдэж юм бичдэг байсан л юм шиг байна. Тэгээ яг дараа нь тэр хаягаас олж байлаа. Тэгээ дараа нь тэгээд юу ч бичдэг шүү. Урагш пост хийхгүй шүү. Стори хийдэг шүү би Facebook дээр. Тэс үлдээ хэрэггүй гэж хийдэм байна. Тэгтээ бас Facebook дээр тэгж яах юм жоо ойлгохгүй шүү. Амар нэг toxic environment нэгдээд тийч надаа. Гэтэ яг гоё юм бол байгаалах л та. Гэтэ ер нь ихэнхдээ л toxic яг Facebook орох болгонд л нэг юм мэдээ гарч ирээл хэрүүл ам тэгэл комментууд нь баах үзэн ядсан комментууд тэгэл за тийм юм үзээд өөрийгөө стресстүүлээд яах вэ гэж боддог. Тийм. Яг ингээд Facebook ухдаг хүмүүсийн яг мэдрэгдээд идэх юм аа. Ингээд жоох юм дээд үеийн хүмүүст бол амар мэдрэгдээд идэх юм аа. Ер нь ингээд одоо нэг яг Gen Z, Millennial хоёрын ингээд яг зааг дээр нь төрсэн хүмүүс байдаг штеп. Одоо 95-аас 97, 98 оны тэр нэг хитэн завсрын хүмүүс. Тэр хүмүүсийг яг ингээд Millennial уу, Gen Z юу гэдгийг мэдэх ерөөсөө амархан ярьж байгаа юм л сонсох хэрэгтэй. Рил ярьж гин үү, Facebook-ний пост ярьж гин үү, тэргээр нь бол ойлгох боломжтой. Эсвэл ингээд тэр үнтэй ингээд найз болох юм бол Facebook-ийн рил явуулж гин үү, Instagram-ийн рил явуулж гэдгийг л хэлэх. Манай ах бол над руу Facebook-ийн рил явуулдаг. Тэрийг ингээд мессенжерээр ингээ хараад тэнгуут ингээд нэг юм жоохон сонирсон тэр рил явуулаад идэм юм аа. Ингээд миллениал нь тийм миллениал ингээд юмор амар кринж гэдэг. Гэхдээ ингээд нэг юм үгүй баг ингээд энийг сонио ер нь сонио мэдрэмж нь нэг юм жоохон сонио яг рил явуулах мэдрэмж нь жоохон сонио шүү ер нь сонио уч гарцсан юм шүү дээ. Нэрт 30-ийн баг талыг давж байгаа юм шүү дээ. Харин тэр аргуулах ер нь нэг тиймэрхүү санагдаад байдаг юм аа. Тэгээд юмгээд одоо ингээд X generation болохоор ингээд бүр Facebook-ийн бүр үнэн идэвхтэй хэрэглэгч бүр ингээд баг тааш юм болгоно ширэлдэг. Үнэ манай аав ээж хоёр байна. Тэгээд хайртын тэр гэр бүлийн Facebook группийг бол аав ээж хоёр л эзэгндэг. Гэтэ хувийнхаа Facebook-ийг бас амар дүүрээд юм. Манайд нэг тийм баг. Манай хоёр өөртөө харагдахаар пост хийдэг шин. Тэгээд дараа нь эргүүлж очиж хардгийн л. Тэгээд одоо Facebook-ийг жишээлбэл Facebook-ийг одоо ер нь аав ээж нарийнхаар бодвол хэдэн жил хэрэглэж байгаа юм бэ? Бараг 20 жил үү?
Яг хамгийн ихнээс нь нэрвэл. За арайч 20 биш юм байна. Гүү ахаа. 10 жил л байгаах тий. Тийм бах. Нэг 14 5 жил л байгаа юм байна. Тэгээ чинь Тийм нэг бах. хаяга 14 5 жил хэрэглээд өөрсдөндөө хийхээр хадгална гэдэг чинь тэн чи одоо хэдэн мянган пост энэ чи ингээ харагдахаа үлээгээ байж байгаа юм бол бас сонирхолтой. Тэгээд үзэж байгаа юмнуудыг харангуут ингээд инээ төрмээр. Ингээд аав амар фэйсбુક үздэг байхгүй юу? Ер нь ээж ч үздэг заяа. Гэтэ ингээд аав яг өдрийн цагаар ээж яг оройн цагаар үздэг. Яг нөгөө зам нь тэгж таардаг болохоор. Тэгэл ингээл аавын хажууд ингээд аав зургтан дээр сууж байхад ингээл хажууд нь очиод ингээл ядчих байхад амар чангаар үзэн заяа. Тэр рил эднэр тэг ингээл хажууд нь ингээл зургт үзэж таарал ингээд жоохон суугаал үтсэнгүүт амар AI generated төвчлэг үзэн заяа. Гинт ингээл өхөр ингээл уулны доор ингээл бэлчээл усуугаал байжсэн чинь цаана ууланд дэлбэрэл өхөр нөхөж мөхөөл живж мэйл. Тийм бичсэн үзэнгүүтээ итгээд суугаад байдаг зэ. Тиймүүдээ ингээд гүй нэрийн хааны ингээл тэгэл бүр амар үзээ суугаад байдаг за. Тэгэл ингээл хүмүү ингээл нөгөө нэг AI generated нөгөө нэг мотоцикл эднэр дээр явж магаал мөрөлдөж зөрүүлд бол хулгай ээж мэгэл. Тийм бичлэг үзчихэл ингээл бид гурваараа ээлжилж явуулал ингэдэг юм биш үү болгоомжтой байгаарэ. Йоо. Тэгэл ээж аавыг шалал наа чи AI бичлэг байна гэ. Ээж нэг ааваас гайгүй мэдээд ид юм аа. Одоо тий аав сүултээ гайг болцсон байлээ бас. Бас ялгаддаг болцсон байл. Яг анх нөгөө нэг AI generated бичлэгүүд гарч эхэлгээд аав бол бас амар орж исэн шүү. Эшт. Юу ингэж манай гэрт ингээ 3 generation гуруулаа байдаг болохоор ер нь жоохон хэцүү юм байна. Бодсон ч. Тийм ингээ 3 generation тийм баг 4. Яг Gen Z-ийн эхлэл X millennial гэд ер нь баг л 4 generation байгаа юм ба штэ. Яг насны зөрүү нугаас аим болохоор. Тэнгүүд ер нь яг ийм өдөр тутмын бид 5-ын яриан донд бол бас амар ялгаа гарна л та. Ингээд millennial болохоор X generation-тэй амар тохироод идэг юм шиг санагдаад байхгүй юу? Ялцчих ингээд тийм том зайтай биш яг өссөн орчин жоохон төстэй болохоор тэнгүүд ингээд тэр гурав одоо том ах тэгээд аав ээж хоёр тэр гурав ингээ хоорондоо ярилцахтаа ингээд яриа нийлээд тэг бие биенийг ойлгоод санал нийлээд тэгээд ихэвчлэн тэгж яриад байдаг байхгүй юу? Тэнгүүд ярьж байгаа бодож сэтгэж байгаа санаа нь ерөнхийдөө нэг юм адилхан. Яг нэг өнцгөөс хардаг гэх юм уу? Тэгэнгүүт одоо яг манай дээд дундаагаа тэгээ бит хоёр болохоор ингээд шал өөр хардаг юм яг. Ингээд тэр нь л яг өөр юм шиг байна. Жишээлбэл одоо ингээл хоол идгээл байж илаа л да. Тэгэл хоол захиалах гал байж ингут ингээд юу аав ээж тэгээ том ах ихэнхтэй болохоор ингээд залгаж захиалга өгсөн юм уу? Залгсан юм уу? Тэгсэн юм уу гэж заавал уцаар залгаж захиалга өгдөг гэж боддог. Тэнгүүт яг дээд байгаа манай гэрийнхний жинзи болохоор ингээд аппликейшн хэрэглэж болно. Зар ирэхгүйгээр сайтаар нь захиж болно гэдэг юм мэддэг. Тэнгүүт ингээд хоол моол удаж модон залгаад тийг ингээд залгаад тэгээд гээд амар залгаж дуртай. Тэгдэг хүмүүс. Тэнгүүд яг жинзээ болохоор ер нь нэг уцаар ярих дуруу байх. Аль болохоор л уцаар ярихаас зайлсхийдэг байх манай үеийнхэн. Тийм. Өөр тэгэл ер нь юм жижиг сажиг юм дээр бас анзаардаг юм байна. Гэтэ яг одоо ингэсэн чинь бас жоох мартчихжээ. Гэтэ яг л ялгаатай гэдэг нь амар мэдэгддэг. Яг ярьж байгаа, сэтгэж байгаа юмар нь одоо ингээд бас нэг юм жишээлбэл ингээд бид тав ингээд аялаа явж илаа л да. Тэгэл тэнгүүт тийм өндөр жилийн барилга харах юм бол ингээд надад би хичнээн ингээд гадаад явж үзээгүй олон улсаар аялж үзэж байгаагүй ч гэсэн надад тэр гоё өндөр барилга нь гоёор санагдахгүй заяа. Зүр байдаг юм санагдана. Тэнгүүт ингээд манай X generation-ийнхэн millennial generation-ийнхэн болохоор харан л шокнд яаж юм байшин барьдаг байна гэл шокнд орол зургаад харуулаад тэнгүүд ингээд би болохоор ингээд наадах чи би бараг TikTok дээр өдөр болгоо хард юм уу
Гэл яг нэг тиймэрхүү юм дээр бас амар ялгаа гарч юм байна. Бид нар ч болохоор ингээд бараг харж үзэж байгаа юм үзэж байгаагүй юм гэх юм бол ер нь ховорхон болсон шүү дээ. Интернетээр бараг бүх юм үзчихэж байгаа. Тэгэнгүүт яг амьдаар үзээд байх чинь хэрэг гарахгүй. Тэгэнгүүт яг дээд үеийнхэн болохоор яг тийм тэгж сошиал медиаг ашигладаг юм шиг байна. Тийм тэгдэг болохоор жоохон шоконд ороод идэг зэрэндээ. Танаа гэрт ийм үеийн ялгарал юу байна? Профайл зураг байна. Одоо ингээд Gen X нь болохоор айгүй ингээд нэг айгүй нүрээ палбилгаад гаргацдаг шүү дээ. Айгүй итгэл профайл зурагтай. Итгэд гэдэг нь зүгээр ингээл амар эффект өгөх. Тэгээд ингээл доотлон сайн үйлсийн аянд нийгмийг нэг Facebook-ээс санал болгодог тийм фрейм рэн. Арай тийм зүгээр ингээд мөнгөний ингээд өөр болгоёч тийм үү. Тэгээд тэнгүүт би болохоор ялуулах нөгөө оригинал байх гэдэг таахгүй юу. Тэгээ ер нь баг сэлдэггүй маа зураг. Тэнгүүт альфа вашти. Альфа маань болохоор нэг бол ингээд K-pop idol-ийн зураг. Эсвэл ингээд юу мэддэггүй. Ер нь л өөр хозоо юуристик. Зүгээр юуны хамаагүй зураг тавина гэсэн. Зөвл өөртөө таалагдсан бол эсвэл ингээд дуртай артистийнхаа одоо Tyler the Creator дээр дуртай тэнгүүтээ Tyler-ийн зургийг тавьж байл. Тэгэл тэнгүүт ер нь ингээд тэр хоёр ер нь хоёул амар профайл амар сэлт юм аа. Тэгээ нэг нь болохоор дандаа өөрийнхөө зургаар нөгөөдг нь болохоор дандаа өөрийнхөө биш өөр хүний зургаар. Тийм. Одоо тэгээд гэхдээ хамгийн их ялгардаг юм аа. Бодоод байлаа л да сая би. Яг юм амьдралаа төлөвлөх дээр бас амар ялгардаг юм байна. За. Сая ингэж бодсон чинь ингээд одоо би яг ингээд ер нь их сургууль мэрэгжил ингээд ирээдүйн амьдралаа ингээд ер нь төлөвлөх маягаар ингээд яваад байгаа шүү дээ. Ингээд жоохон том хүний амьдрал руу ороо. Тэгэнгүүт яг энэ дээр яг X generation millennial Gen Z гурав амар ялгараад байгаа юм санагдаад байгаа байхгүй юу? Ингээд X generation-ууд болохоор ингээд заавал ийм доктортой ажил бүр ингээд бараг л ганц ажилд орсон бол тэрнээсээ гарах ёсгүй гэсэн юм шиг нэг тийм заримдаа тэгж санагдаад. Гэхдээ тэр нь ихэнхдээ биш л те. Гэхдээ ер нь их тийм жоох юм хууч ирсэн бодолтой гэх юм уу. Одоо ингээд нэг ажилд ороод дор хаяж ингээд нэг 5-аас 10 жил ажилласан байж ажлаа солимолт гэдэг юм уу нэг тиймэрхүү юу. Эсвэл ингээд их сургуулаа төгсчөө заавал мэрэгчлэрээ ажил төгсчөө заавал мастерт сур нэг тиймэрхүү үзэл бодолтой. Тэнгүүд миллениал болохоор юм арай дээр юм уу? Арай нэг юм арай гайгүй. Гэтэ бас л нэг X-ээсээ нэг ялгархгүй. Тэнгүүд Gen Z бид нар ч болохоор ингээм амар open minded штэ. Ингээд их сургуульд сурчиж болно, сурахгүйч байж болно. Тэнгүүд ингээ заавал ажилдаа явах, ажил хийхгүйгээр ингээ зүгээр гэртээ ноутбукээс ажил хийж болно. Нэг тийм амар open minded болохоор яг ийм нөхцөл бас амар ийм үзэл бодлын ялгарал бас амар гарт юм байна. Жишээлбэл одоо ингээд сая би ингээд яг мэрэгчлээ солиод ингээ өөр сургуульд орчлоо штэ. Тэгэнгүүт аав ээж хоёр гэхгүй ингээд аав л ер нь жоох манай гэрийн хамгийн юм хайрцаг дотор сэтгэдэг юм шиг байгаа. Ээж болохоор арай open minded. Тэгэнгүүт аав болохоор ингээд чи бараг наад мэрэгчлэрээс явж ирснээс шууд бараг юугаараа анагаахаар эмчээрээ явцсан арай дээр юм шүү. Арай баттай, арай цалин юм тодорхой. Тэгээ ядаж ингээд эрэлттэй эмнэлэгт ажиллана гэд тэгэнгүүт ингээд миллениал нь болохоор ингээд арай нэг юм жоохон сүүлд нэг тийм өөрчлөгдөд байгаа юм. Манай гэрийн миллениал болохоор. Тэгвэл намайг ингээд чи ингээд техник технологи хөгжөөд байгаа юм чинь тийм мэрэгчлэр сур гэж бушрал өрмөрсөн тийм үү.
Чи ингээд ер нь бол ингээд ярьсан юм болохоор чи ингээд юу дуртай байх чи ер нь баг ингээд хамаагүй чи зүгээр ингээд сүүлд амар эрэлттэй байгаа тийм ийм мэрэгжлүүд байна одоо ингээд АБВ гэх тэгэнгүүтээ чи энүүгээр сурчих юм бол ингээд амар гоё мөнгө болгоо энүүгээр сур гэд ер нь тэгээд идэхгүй манай гэр мэлниал тэгэнгүүт би болохоор яг ингээд хүссэн юм аа л хиймээр байдаг хэмүү тэгэнгүүт ингээд надаа тэр хүмүүсийн бодол нь жоохон утгахгүйс надад идэхгүй юу. Ингээд ганц амьдрах амьдрал байж яагаад ингээд нэг юм хайрцагт багтаж ийм юм бодстой ингээд. Хичнээн ингээд миний мэрэгжил магадгүй тийм амар эрэлттэй тий эрэлтээрээ дэлхийд нэгдэж өсдөг тийм мэрэгжил биш байлаа ч гэсэн би дуртай байхад тэрийг ер нь бол ингээд яаж иж байгаа болгочих болно гэж би боддог байхгүй юу. Ингээд өөрөө дуртай байхад л болно гэж боддог. Тэнгүүт манай дээд үеийнхэн болохоор ингээд чиний дуртай дургу байх чинь ер нь хамаагүй чи ингээд эрэлттэй байх мөнгө олох талаас нь л бодох хэрэгтэй гэж боддог юм шиг байна. Саягинд бодсон ч. Тэгээ дараахаас альфа генерашнаас бас ямар бодол гарчих юм бол тэр л амар сонирхолтой байна. Альфа генерашн ядж явах зүгээр шал өөр юм аа нэр. Ингээд манай хоёр дүү ирээл ингээд зургт эзэмждэг байхгүй юу? Тэгэл яг галтгоороо орох замдаа ингээл зургтан дээр юу үзэж байгааг нь харангуут бүр ингээд гайхаад бүр ингээд шокнд ороод үгүй ийм бичлэг үзэж яадаг байна гэж би боддог за. Тэгэл үзэж байгаа бичлэгнүүд нь гээл тэгэнгүүт ингээд амар юм AI edited одоос нүунийг сүүл дод болоод идэв нүунийг cheating fruits биш үү? Ёо тэр бүр тэр нэрнийг ингээд зургтан дээр ингээд YouTube shorts үзээ тийм юм үзээ суугаад идэг заяа. Ёо тэгэл юмтэй тийм юм үзнэ. Тэгснээ ийм бас л нэг юм AI generate тиймэрхүү нэг тийм нэг стадийнхэн төндөн сахуур эднэрэ бичлэг амар үзнэ за. Тэгэл аав зурагт үзэхээр болол тэр хоёр ингээд миний өрөөнд орж иж ингээд намайг үдчихэж байгаа байхгүй. Тэгэл ярьж байгаа юм саасан зүгээр ингээд шал өөр майндсеттэй эднэр одоо ингээд яаж хүн болно гэж бодохоор бүр үнэхээр тархин бүр амар ажилтдаг юм билий альфа генерашн бол. Барахгүй эднэрийг бол үнэхээр барахгүй. Амар шүү. Тэнгүүтээ надад нэг санаанд орсон юм заяа. Story. Ингээд манайхаас ингээд дээд үеийнхний ингээд хийдэг story нь болохоор ингээд амар ингээд юугаа тэр контент одоо оруулах цаг тэр контентоо ингээд амар жижигрүүлээд тэгснээ эргэн тойронд баах юм бичээчдэг. Тэгээд нэг хөдөлдөг стикер гэж байна. Тийм. Тэгээд өнгөт ингээд миний хартисан ер нь миний мэдих ер нь ихэнх жинзинэр болохоор ингээд бүр ингээд зүүмлээд. Тэгээд амар яадаг. Тэгээ манай ажлынхан бас намайг амар зүүмлж юм дардаг гэдэг. Эстетик нь л үйл юм байна л та. Тийм. Тэгээд өнгөтэй үгүй яалтчгүй ингээд яг би яг амаар байгаа юм бол авъя штэ тэр чинь фокуслж байгаа. Тэр хөнгөд намайг ерөөсөө ингээд амар ингээд зүүмлээд амар томруулж байгаа тавдаг мөд. Тэний оруулсан стори чи барыг юу нь мэддэхгүй байдаг мэд. Сэний. Тийм. Бүүмеранг гэдэг нэр чинь бас баг юунд орох юм шүү те. Жохон хоцрогдсон зал руугаа. Гэтэ яг ямар бүүмерангаас л болох л та. Тийм. Тэр чинь гэхдээ бүүмеранг чи амар нэрэл юм хоцрогдсон. Одоо ер нь бараг манай үед бүүмеранг хийдэг юм бараг байхгүй болох та. Их ховор. Байх уу ер нь. Харин амар ховор ах. Зүгээр ганц нэг зүгээр л нэг юм close most-тэй хийдэг тиймэрхүү сторийн дээр яг бүүмеранг гэдэг л. Гэтэ яг юм тэгээ close storyтэй болчих нэрэ манай generation чинь. Тэгээ тэрэндээ story хийдэг. Тэнгүүд ингээд зарим миллениалууд чинь close байдаг юм мэддэггүй билээ штэ. Тийм бил. Тэнгүүд бид нар чинь болохоор ингээд close амьдрал, private амьдрал гэд хоёр өөр personality шал хоёр өөр хүн байдаг штэ. Тэнгүүд тийм миллениалууд ер нь мэддэггүй юм байна лээ.
Тэгээ бас нэг юм нь Мгм. Millennial X-үүдийн пост хийх юм маяг нь За. ингээд яг миний нэг ойр орчим нэг тийм хүмүүс байгаад байт юм аа. Яг ингээд Мгм. Instagram-аар дагаал ингээд хамаатан ороод харангуут ингээд нэгт амар олон посттой тэгэл ингээд хөдөө явж байгаа ингээд гэр бүлээрээ зураг даруулаад постлол. Тэгэл ингээд уул муул постлоод уус постлоод. Тэгэл ингээд доотлол нөгөө нэг юугийн description нөгөө нэг постн дээр доороо бичсэн байгаануудыг харангуут гайхалтай аялал байла. Тэгээд тэрийг ингээд кириллээр бичээд ингээд нэг тиймэрхүү юм бичсэн байдаг л да. Бас зэрэг хүмүүс. Тийм. Яг мэдэгддэг юм аа. Тэгэл профайл тэнгүүтээ зургуунууд нь ихвчлэн фокусгүй байдаг юм байна. Хөдөлцөн ингээд тийм юутай фокус мокстэй зураг мураг тавьдаг. Эсвэл ингээд цэцэг мэцэгний зургийг ойртуулж тавьснаа ингээд доотлолт нь энэ жилийн хаврын анхны цэцэг гарчээ гингүүтээ ингээд анхааруулгын тэмдэг тавиал. Тэгэл нэг тиймэрхүү юм бас байна байдаг юм байна. Тийм шүү. Ингээд нэг бас нэг тип юм да. Яг тийм төрлийн. Гэтэ яг хүн болгон гэвэл бас тийм биш юм шиг. Зарим ингийн миллениалууд гэтээ X generation-тэй бол угаасаа манай generation чинь нэг тийм амар юу биш тий. Адилхан зүйл баг байхгүй л байх. Шал өөр гэх юм уу. Зайн амар их урт зайтай, их зайтай болохоор. Тэгэнгүүт зарим миллениалууд нь болохоор ингээд Gen-Z-тэйгээ баг адилхан байгаад байдаг шүү дээ. Ингээд хичнээн ингээд 90-ад оны ихэмхээр ч гэсэн ингээд ерөөсөө биднээс ингээд ялгарч малгарахгүй. Тэгэнгүүт тийм миллениал бол гоё л байдаг л та. Бид нар одоо тийм альфатай тийм байж чадах болов. Альфагийн бас хэцүү л дээ. Гэтэ бас яах вэ? Хичээл бас байж болох л. Гэтэ ер нь яаж ингэ тийм AI generated бичлэг үзчихэд гоё юм уу ингэж бодож үзмээр санагдахгүй. Тэр л их хачирхалтай байх. Тэр хачирхалтай. Тэгээ яаж ингэ тэр мэрийг инээдтэй гэж бодож хьюмороо болох вэ? Би бол тэрнээс юу ч ойлгохгүй юм бэл ер нь. Тэгэл арай л өөр сэтгэж юм аа. Тийм. Ядч үе. Гэтэ яг Gen-Z одоо сүүлийн яг 2012-2013 оны хүүхдүүд хамгийн сүүлийн ингээд бага насныханд бичлэг нь яг камерын дээр дүрслэгдэж үлдсэн хүүхдүүд гэдэг хэлсэн шүү дээ. Ер нь баг үнэн баха тий. Одоо ингээд 12-13 онд төрсэн манай нэг хоёр хүн байгаа даа шүү дээ. Тэр хоёрыг бодонгууд яг тэр хоёрын үед ингээд Facebook гарч ирээд ер нь л баг камерын дээр зураг дарагдаагүй шүү дээ. Тэгэхээр яг тийм л болж таардаг юм байна л та. Тэгэл нөгөө нэг DVD эднэр дээр бичлэг үзэж мэдэхгүй одоо энэ generation чаа. Тэгэл тийм авчаар мөнгө хийж тоглож бараг мэдэхгүй. Цасмасаар тэгж мөсцсөөр тэгж хэлбэр гаргаж тоглож мэдэхгүй. Өвсөр хоол хийш мэдэхгүй тий. Харин тийм ямар ч нэг юм гоё хүүхэд насгүй л санагдаад идэв. Гэтэ яг эднэртэй л гоё идэг л хэл та. Гэтэ одоо ингээд яг манайд одоо хоёр яг хүүхэд насны дээр явж байгаа хоёр хүүхэд байгаа шүү дээ. Тэр хоёрыг харангуут ингээд хүүхэд насаа ингээд хайраа өнгөрөөгөө байгаа юм шиг санагдаад тийм аа. Дараа нь ингээд том болоод ингээд харамсах юм шиг санагдаад. Гэтэ тэгээд яалтчихгүй үеийн өөрчлөгдөд байгаа болохоор одоо яах вэ? Тэгэл харамсалтай. Бидний хүүхднээс бол хичнээн сайхан байсан. Утас гэдэг юм байхгүй. Ээж бол цонхоор дуудаал балконоор хашгирыг. Тэгж л дуудагдаж гэртээ ордог. Өглөө гараал орой нэг юм халтар шахваа шороо мороотой. Тэгэл ороод унтчихдаг шууд. Гоё л байсан л та. Тэгэл гадаа дугуй унж мунаа. Одоо ер нь дугуй унж чаддаг хүүхдүүдийн тоо амар багассан баха. Битийчүүд бодох. Харин би ч унж чаддаг.
Гэтэ бидний үед яг дугуйн чаддгүй хүмүүс амар цөөхөн байдаг байсан юм аа. Тэнгүүт Тий. одоо ингээд харангуут дугуйн чадахгүй хүмүүс амар их тэгэнгүүт тэднэр нь ингээд байдаг юм шиг байдаг. Одоо жишээлбэл манайх ингээд бага ангимангтай ингээд дугуйн чадахгүй хүмүүс юм бол баг гайхаж байхад. Чи яаж дугуйн чаддгүй юм яддгүй. Тэг байсан бол одоо бол гайхгүй гэж өнгөрчихөө. Тэгээ бас ингээд юу юм байна. Ангиараа уулзалтч муулзалтаад найзуудтайгаа хамт хийдэг юмнууд нөөр юм байна. Одоо нэрээ тийм болсон баг тий. Тий. Одоо Жинзий чинь ер нь бол ингээд уулзчих болно, чатаар ширцаад ерөөсөө уулзахгүй ч гэсэн ингээд харьцаагаа аваад яваад идэг. Тэнгүүт яг X generation millennial болохоор ингээд идэвхүү ингээд амт харилцааг ингээд чухалчилдаг штэ. Ихвчлэн яг ингээд амьдаар уулзаад амьдаар хүнээс гойхон байл амьдаар уулзч ийж гуйгаад очиж уулзч ийж тэгнэг ингээд. Тэнгүү Жинзий болохоор яг тэр хоёрыг ингээд хослуулсан. Чатаар зарцаад ингээд жинхэнэ амьдрал дэвшүүлээ. Тэнгүүт ингээд агаалхаа генерашн болохоор данчхан. Чат нь ч ингээд зүгээр ч чат биш баг ингээд Roblox-ийн тоглоомтой тийм чат мод. Тэр бишэн дээр бичиж байгаа юмнуудыг харангуут бас амар. Тэгэл хоорондоо уцаар яриад тоглоол байна. Амар. Манай хоёр дүү бол тоглохыг үзүүлдэг шүү дээ. Нэрээ амар. Ер нь тийм хүмүүс айгүй нэгэл чөлөөтэй байдаг юм шиг санагдаад байна. Тий. Анх нэг манай дүүч бага ингээд тогт нь корона гараад. Тэгээ хичээлийн классрумээр ордог. Тэгэл тэнгүүд хичээлээ тартал классрумын унтраачаал буцаж ороод найзуудтайгаа тоглоод идэгсэн. Ковидос болоод тийм болцсон болов уу? Мэдгүй. Яг эхлэл үеийн яг ковидоор таарсан юм шиг нэрээ идэрчээ. Ер нь тэгсэн шүү. Ковидос болоод яг хүүхд насандаа гадаа тоглож өсөөгөө ч биш магадгүй юм байна зарим нь л тий. Одоо ер нь ингээд бодоод гадаа тоглолт хүүхд баг байд юм. Амар цуг санагддаг. Гадаа тоглолтгүй? Гадаа тоглолдог хүүхдүүд амар цуухан санагдаад их. Гэтэ тоглолдог л доо. Гэтэ өмнө нь чинь бүр ингээл 3-4 байрны амар олон хүүхдүүд нийлээл тоглолдог байсан шүү дээ. Тэсэн чи одоо бол ингээд амар цуггүй өсрэлийг 7-8 хүүхдүүд. Ер нь тиймээс гадаа гардаггүй. Тэгэл гэртэл байж. Яана нэр яддаг үеих. Энэ үеийнх ингэж байгаа юм чинь бидний хүүхдтэй болох насн дээр бидний хүүхдүүд бүр яах вэ? Яана. Харин яана яаж хүүхдүүд болж хүүхдээ өсгөнө нэр. Зүйл. Тэг болно. Одоо гэхдээ бета generation 2039 он хүртэл 2039 он хүртэл хэдэн жил вэ? 13 жил. Тэгэхээр ер нь одоо ирээдүйд ер нь хүүхдтэй болно гэвэл бета generation хүүхд гарах нэ. Ер нь тийм. Тэгэхээр яа вэ бас. Амар зүгтчих шүү. Гэхдээ яг нэг өөрөө сайн хүмүүжүүлэх юм бол бас асуудалгүй л ах. Тийм гэхдээ яг хүмүүжүүлэлт чинь бас ер нь нийгэм бас амар нөлөөлөх. Хичнээн ингээд эцэг их нь ингээд өөрөөр хүмүүжүүлчихсэн ч гэсэн ингээд ангийнхан нөхдөд орчин хүрээлэл нь өөр байх юм бол яалтчих бол уусгах тодорхой хэмжээнд. Тэгэл өгтө бета генерашных нь одоо ямар хүмүүс гарч ирэх юм бол та. Тэгтээ гайгүй ах уу. Ядаж нэг бета генерашныхан чи ядаж ингээд аав ээж нь дандаа жинзий болчихж байгаа байхгүй юу? Тэгэхээр ер нь хилэгс юм хэлждэг л бол хүүхдүүд болох байх та. Тэр нөгөө нэг одоо ч зарим жинзи ингээ хүүхдтэй болоод эхэлсэн маа штэ 90-ийн оныхан ч. Тэгээ ингээд хүүхдээ
өсөж байгаа ингээд тийм зарим TikTok эднэрийн харангуут бүр ингээд тааж байгаа юм чи ингээд хүүхдэд ингээд Snapchat-ийн фильтр эргэлж бичлэг хийж тэгснэ ингээд хүүхдийнхаа зургийг нөгөө TikTok дээр даарснаа ямар саунд гарч ирэхийг харж мараа. Тийм бичлэгтэй бүр. Тэгснэ нөгөө хүүхдтэй нөгөө нэг фильтр яаснаа нөгөө толгой дээр нөгөө аалт илүү жомч илүү явдаг нэг ёо би тэрийг бүр айзандаа харж ирсэн. Тэр хүүхдээ өсөх гэж аалах байхаа бид нар. Бараг хүүхдээр тоглосоор авал. Тусах. Байтаарай. Ятрахад. Яа. Манайх сайн дурын ажилтаа авна гэж зар оруулсан. Уламжийг ашиглана. За тэгээд нөгөө нэг COP17 буюу нэгдсэн үндэсний байгууллагын зөвлөлтөд тэмцэх конвенцийн талуудын 17 дугаар баг хурлд манайх орно. Тэгээд манайх болохоор нөгөө нэг цэнхэр бүс болохоор зөвхөн нэгдсэн үндэсний байгууллагын тал учраас цэнхэр бүст ер нь бол хүн орох боломжгүй байдаг учраас ногоон бүст нь орж байгаа. Тэгээд ногоон бүсийн асарт нь манайх англи болон солонгос хэлтэй одоо яг гадаад хэлээрээ ингээд нөгөө сайн дурын ажил хийх хүсэлтэй тийм оюутан хүүхдүүдийг ер нь бол авч байгаа шүү. Яг одоо сонгож шалгаруулах гад бүртгэлээ явуулж байгаа. 6 сарын 8 бүртгэл нь явагдана. Тэгээд надтай адилхан хэрэм болмоор байвал бүртгүүлээрээ. Амжиж бүртгүүлээрээ. Тийм амжиж бүртгүүлээрээ. Тэгээд сайн дурын ажил хийх хугацаа нь болохоор 8 сарын 17-наас 28-ны хооронд байгаа. Яг нөгөө нэг боломжтой боломжгүй гэх юм бол нөгөө нэг хизээ гарах боломжтой гэх мэтлэн нөгөө ээлжээр гарах байхгүй. Тийм болохоор тиймэрхүү юмнууд нь бол яг сонгон шалгаруулсныхаа дараа бол хоорондоо ярилцж болно. Тэнгүүтээ ер нь бол 16-наас хүрсэн байх шаардлагатай. Нөгөө насанд хүрсэн байх шаардлагатай, нөгөө иргэний үнэмшиг авсан байх шаардлагатай гэдэг шаардлага тавьж байгаа. Тэнгүүтээ сайн дурын ажлын сертификат өгнө. Тэгээ дээрэс нь хоол унааны мөнгийг өгнө гэдэг. Ер нь сайн дурын ажил хийхэд хамгийн гол зүйл нь яг хоол тэгээд сертификат л гэдэг юм дөө. Тэнгүүд яг бусдын юу хийж байгаа нэг хамаагүй тэгэл сертификатын төлөө баг хийдэг байсан дөө. Би бол хувьдаа тэгж хэлдэг байсан. Яг одоогор бол бас хэдэн хүмүүс нөгөө бүртгэл дээр одоо нөгөө бүртгүүлсэн л байна л та. Тэгээд яг манай шалгуурыг яг сайн ойлгоогүй л юм шиг байна гэж би харсан. Энэ дээр болохоор англи юм уу солонгос хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх хэрэгтэй гэдэг аахгүй юу? Яа тэгэхээр тэнцээ нөгөө нэг олон гадаад хүмүүс ирэх учраас магадгүй нөгөө нэг тийм том хүн биш ч гэсэн ингээд аяллаар ирсэн гадаад хүмүүс юм уу те байх юм бол манай ногоон зооноор ногоон бүсээр ирээд манай асраар танилцаад явахт нь ингээд төслийг маань танилцуулаад өгчих тийм хүн хэрэгтэй байгаа. Тэнгүүт ингээд өнөөдөр ирсэн бүртгэлүүдээс нэг л хүн тэр нөгөө нэг юу аахгүй юу? Ямар хэлний мэдлэгтэй гэдгийг сонгоод тэгээд одоо англи юм уу солонгосоор өөрийгөө 200 үгээр нөгөө өөрийгөө товч танилцуулах хэрэгтэй. Тэнгүүт тэрийг бүртгүүлсэн хүмүүсээс нэг л хүн яг дундаас дээш түвшний мэдлэгтэй гэдэг нь харагдсан. Тэгээ бусд нь болохоор зүгээр ChatGPT юм уу Google Translate ашигласан харагдаад байсан л та. Тэгэд юусоо хуурж болохгүй л гэж хэлмээр. Би ч бас нөгөө баг ингээд хуураад хийчдээм байж дараа нь тэгээ яг орчуулах үе гараад тэгээ өөртөө орчуулж чадахгүй өөртөө л жоохон эвгүй байдалд оруулчих юм шүү. Харин тэгээд ер нь бол бид нартай хамт л байх байхгүй юу? Ингээд тэр сайн дурын ажилтнууд чинь ер нь бодоо бид нарын хийдэг ажлыг бас хийн гэсэн үг байхгүй юу? Одоо яг тэр үеэр юу хийх юм тэрийг л хамт хийн гэсэн үг. Тэгэнгүүт бид нар бас тэр үед чи харна штэ энэ үгцэн айж нүг муу гэж юм. Тийм болохоор ер нь бол битгий тэгж хуураач ээ. Би уг нь үнэн зөв бөглөрөө гэдэг уг нь бичсэн байсан. Тэгээд зарим нь бол худлаар бөглөсөн байх шиг байсан. Тэгээд
За тэгээ сонирхож байгаа хүн байвал ягаарэ. Бүрдүүлээ. Холбогдоорой. Тэгээ миний Facebook дээр ч байгаа, Instagram дээр ч байгаа. Голтыг асуухгүй. Тэгээ эсвэл энэний доор коммент хийчих болно. Би бас YouTube-ээ бас гайгүй шалгаад идэм аа. Тэгээ яах юм бол би хувийнхаа юугаар доор нь өөрийнхөө хувийнхаа Facebook хийх ч юм уу, юу гэх чи хаягийг ч юм уу тавьчих болно. Эсвэл анкет бүглэх одоо тэр линкийг юм оруулчих болно гэсэн үг. Тэгээ надаас өөр коммент хийх юм байдгүй. Тэгээд санагч ийл асуухгүй. Гэтэ яг үндэ амар ховрол болон санагдаад байгаа. Би явах хугацаа таашгүй бол хиймэл. Таанч 20 нэр жоох явах хугацаа таашчих байдал байна. Тэг яг наан дарааллаад хэдэн өдөр хийж болно шүү дээ. Яг нэгтэйгчсэн хийл гэж бодож байна одоогоор. Түлээрээ. Би бас бүртгүүл юм уу? Тийм. За бүртгүүлж. Тэр нөгөө би ингээд за ийм хүүхдэд байна гэд тэнгуүтээ би бол энийг санал болгоно гэд би ганцаараа шийдэхгүй байхгүй юу? Гуралдаж байгаад хүүхдүүдийн анкетыг бүгдийг нь хэвлж гаргаж байгаад харуулад тэндээсээ шалгаруулах болохоор ер нь бол өөрийнхөө ярьсан хүүхдүүдийг бас бүглүүлж байгаа. Тэгээд өглөө. За. Манай дугаарыг сонсон баярлаа. Бас хөгжилтэй дугаарлаа. Тийм. Ерөөс үлийн хэдэн дугаар бол маш сонсоход хөнгөн тийм дугаар орж байгаа. Гоё юм уу? Энэ юм өөдсөн үе тань болохоор л дугаарууд ордог л доо ер нь бит хоёр тий. Ойр ер нь айгүй их тэгж орж байна тий. Тийм. Гэтэ яах вэ? Зүгээрээ гоё штий. Тийштэй. Заавал нэг юмараа явна гэж үс. Холиол балансаа бариад. Заавал аюугаа намайг явж ирэхээр л бол мэдхэд илүүдгүйгийн нэг санаа орж ирэх байлгүй. Тийм. 100 гэхдээ бит хоёр яг гоё төлөвлөсөн юм байгаа. 100 бит хоёр ер нь яг алах гэж байгаа. Одоо бол яг зүгээр яг тасах маягаар тийм форматаар хийж байгаа болохоор жоохон иймэрхүү бичлэгнүүд орж байгаа. Гэтэ ч гэсэн хөөрхөн хийж байгаа гэж би бодод байгаа байхгүй. Ямар жоохон хандлт муутай байгаа. Гэтэ тамаагүй нэг л өдөр зүүн хийгээл гараад ирнэ гэж би бодод байгаа шүү. Тийм. Эхний хэдэн дугаарыг маань бити үзээсэй. Өөрөөс гэрээжтэй. Гэтэ ялангуяа хүн болгонд тийм юмнууд байдаг дөө. Тэгээд ялангуяа тэр чин 5 дугаар дугаар илүү эрэгтэй эмэгтэй хүмүүсийн харилцааны талаар. Тийм. Би юу нэг тиймэрхүү адал явдалтай л гэдэм дөө. Гэтэ яах вэ? Бас л амьдрал дээр баг хүн болгонд л нэгт ганц хоёр тийм юмнууд болдог байна. Тийм. За. Яа. Манай дугаар энэхүү өндөрлөж байна. Сонсогч танд сонссонд баярлалаа. Дараагийн дугаараар уулзцгаая. Баярлалаа.